За сайн байцгаана уу? Та бүхэндээ нэгэн сонирхолтой киног ярьж өгөхөд бэлэн боллоо. За тэгээд үзэхээс өмнө лайк болон subscribe дарж дэмжихээ битгий мартаарай. Ингээд кинонд орцгоё. Солонгос хятадын томоохон бизнесмэнүүд улс төрчдийн дунд нэгэн залуу эмэгтэй гайхалтай чадварлаг орчуулга хийсэн. Түүнийг Жион гэдэг. Тэр бол Солонгосын гадаад харилцаа, эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг, сайд нарын хүртэл биширдэг топ зэрэглэлийн орчуулагч юм. Гэтэл яг хурлын дундуур түүний утас дуурав. Утасны цаанаас бид чиний 10 жил хайсан өнөө хүнийг чинь оллоо гэх ганцхан өгүүлбэр Жионыг хөшөөж орхив. Ийхүү тэрээр нэр хүндтэй хурлаан орхон галзуу мэд гүйн гарлаа. Эндээс үйл явдал ийхүү 30 жилийн өмнөх 1993 оны Инчон хот руу шилжлээ. Инчоны нарийн бохор гудамжаар хоёр хүн хайн алхана. Манай гол дүр Дусок бол банкны зээлийн мэрэгжилтэн гэж өөрийгөө нэрлэх боловч үүндээ бол өөр нэхэгч жинхэнэ хатуу самар. Тэр ажилдаа хитрхи хариуцлагатай, зээлээ төлөөгүй хэнийг ч байсан өршөөдөггүй нэг юм. Түүний үнэнч туслах Жобэж хажууд нь явна. Тэд Мёнжа гэх эмэгтэйг хайж явна. Энэ байж л дээ. Гэтэл гинэт тэд 10 настай бяцхан охиноо хөтлөн алгах Мёнжатай нүүр дурлаа. Харин өнөөх охин бол бидний түрүүн харсан Жион байв. Дусок ямар ч өрөвдөх сэтгэлгүйгээр банкны мэдээллийг нүүрлүүн тусгаж өрөө одоохон төл хэмээн шаардахад Мёнжа нөхөр нь нас барсан ямар ч мөнгөгүй байгаагаа хэлж 3 сарын хугацаа гуйх боловч Дусокт энэ бүхэн зүгээр л хоосон жүжиг мэтэл санагдана. Тэрээр түүн рүү орилж асуудлыг арай өөр гудамжны аргаар шийдэхээр шийджээ. Өрөө төлж чадахгүй бол барьцаах хэрэгтэй. Гэтэл түүний хараа гинэт Мёнжагийн хөтлөн яваа бяцхан охин дээр тогтхон тэр. Харин бяцхан Жион ээжийг нь дээрлэхийг хараад зүгээр сувсангүй. Дусокийн гарыг нь тас хийдэл хазаад авахд цочирсан Дусок гараа татахдаа санамсаргүйгээр Мёнжагийн дух руу зохиж орхив. За тэгтэл охинч хамаг чадлаараа орилж туслаарай. Энэ хүн ээжийг минь алах гэж байна хэмээн хаваарын хүмүүсийг цоглолоо. Хэдий Дусок сандарсан ч нэр төрөө бодож дуугаа өндөрсгөн зээлээ төлөхгүй юм бол ямар нэг зүйл барьцаанд үлдээх ёстой. Энэ бол банкны дүрм хэмээн зүтгэв. Гэвч Мёнжад барьцаан тавих зүйлс байтугай сохор зоож байсангүй. Гэтэл Дусок ямар ч эргэлзээгүйгээр бяцхан Жионыг сугавчлан аваад цааш алхлаа. Маргааш мөнгө аваад ир. Тэр болтол охин чинь миний барьцаанд байх болно гэж хэлээд машиндаа суулгаад тавхиад өгөв. Машины арын суудалд ээжигээ нэхэн уйлах охиныг Дусок толиндоо харж ядахт нь "Хөөе, битгий уйлаад бай. Би тийм муу хүн биш. Ээжээс чинь илүү чамайг халамжлан заа юу. Өдөрт 3 удаа хоол өгнө. Хүсэн тоглоомыг чи авч өгнө. Ээжий чинь мөнгөө төлөхөөр л явуулна" гэдэл аргадах тушаахын хооронд хэллээ. Харин туслах Жомбен хэрвээ ээж нь мөнгөө төлөхгүй бол энэ хүүхдийг үрд хийжээх юм уу хэмээн гайхаад Дусок чимээгүй л байлаа. Түүнд ямар ч их хүн хүүхдээ мөнгнөөс болж орхихгүй гэх бат итгэл байв. Ердөө $750 барьцаа болоод ирсэн охинд Дусок шин нэр хүртэл өгөөд амжив. "За одооноос чиний нэр барьцаа. Барьцаанд байгаа болохоор тэр" гэлээ. Дараа нь Дусок өөрийнхөө унтдаг өрөөг охинд гаргаж өгөөд өөрөө гадаа нь хонож байгаа нь түүний дотор ямар нэг зөөлөн сэтгэл нуугдаж буй гэлтгэн. Харин хөөргийн охин Жион уйлсаар унтаад өгөв. Гэтэл энэ үед Мёнжад аимшигтай зүйл тохиолдов. Тэр мөнгө олох гэж хамаг байдгаараа хичээсэн ч Солонгост хараар амьдарч байсан илэрч цагдаа нарт баригдчихсан тэр. Түүнийг хятад руу алавдан гаргахаар авч явах үед тэрээр охин руугаа очиж чадахгүй байгаадаа зүрхэн зүсэгдчихэл болов. За тэгээд маргааш нь болж охины ээж ирсэнгүй. Дусок Жомби хоёр охиныг аваад явах гэтэл манай сэргэлэн Жион зүгээр суусангүй. Тэр хоёрыг ёстой нэг чадаж орхиод машинаас нь үсрээ зүгтчихлаа. Тэд сандран хайсан ч охин нарийн гудамж руу ороод алга болчихсон тэр. Жион ээж минь гэртээ байгаа гэж найдан хамаг хурдаараа гүйсээр иртэл хаалга нь нээлттэй гэр нь хов хоосон. Ийхүү хөөргийн охин айсандаа хөргөгчөө онгойлгож олцсон бүхний ганцаараа уйлангаа идэж суулаа. Харин Дусок зүгээр суусангүй. Мёнжог цагаачлалын албанд саадуулагдсныг дуулаад тийшээ явлаа. Мёнжатай уулзах ээж хүн гэсэндээ шууд л охиноо асуух ба Дусокч сэтгэлийг нь зовоохгүй тулд охин зүгээр миний хажууд байгаа хэмээн худал хэлв. Харин Мёнжа түнд Жионы авах ахын дугаарыг өгөөд өрийг нь төлөхөөр охиныг нь хүлээлгэж өгөхийг загсаа. Мөн охиндоо өгөөрэй гэд пэйчэр жижигхэн зураг хоёрыг нулимс туслуулан өгөв. Шүн болж Жион гудамжинд ээжигээ хайсаар эцтэй туйлджээ. Яг энэ үед нэгэн согтуу тэнүүлж охин руу дайрж барьж авахар завхтахад Дусок яг цагтаа гарч ирлээ. Өнөө гэрийг нэг сайн зохиж унгаад охиныг тэрч авлаа. Жион түүнийг хармагцаа зүрхрэн уйлж ээжигээ олж чадаагүйгээ хэлэхэд Дусок хэдий хатуу хүнч энэ удаад үннийг хэлхээс өөр аргагүй болов. Тэр чамайг орхиод явсан. Энэ үг бяцхан охины зүрхийг зүсэж Дусокийн доторч нэг зүйл урагдчихл боллоо. Тэр охины өмнө сүгдэн суугаад
Битгий уйлдаа аваг ах чинь удахгүй чамайг авахар ирнэ хэмээн анх удаа зөөлнөр харагдав. Гэртээ ирэхэд Жион яг л том хүн шиг гэрийн хамаг ажлыг хийж эхлэх ба энэ нь Досокийн уурыг ч хүргэх шиг өрөвдөх сэтгэлийг нь ч төрүүлэх шиг. Чи ингээх албагүй. Баян айл чамайг өргөж авна. Тэнд очиод чи гой сургууль сурж амттай хоол идэх болно гэж хэлсэн ч тэр охиныг барьцаа гэж дуудсаар л байлаа. Харин Жион хариудан түүнд ялагч гэдэг хоч өгөхөд Досокт ч энэ нэр нь үнэхээр их таалагдсан бололтой. Охиныг дагуулаад дэлгүүр хисэж гүнгийн хөөрхөн хувцснууд авч өглөө. Ийхүү тэд өөр нэхэгч барьцааны хүүхэд хоёр биш. Харин нэг гэр бүл шиг дотносож эхэллээ. Тэр орой хоол идэж суухдаа Досок огноос. За аваг ах руугаа явгаасаа өмнө хийхийг хүссэн зүйл байна уу гэж асуудал Жион нүдэг ялзуулна. Би DJ Тайжигийн тоглолтыг үзмээр байна гэж хариулав. Тэр бяцхан охин DJ-гийн улаан шүтэмжрэгч байж л дээ. Хатуу чанга Досокч охины хүслийг биелүүлж тоглолтонд нь дагуулan очиод зогсохгүй. Дуртай дууныхын CD-г биелүүлж гинтийн бэлэг барьлаа. Ийхүү баярлаж хөөрсөн Жион Досокийг чанга гихчин тэрвэрэд баярлаа гэхэд Досокийн дотор нэг зүйл өөрчлөгдөд явчихлаа. Олон жил хүний өөр нэхэж хатуу ширээн амьдарсаар Досок хүн чанар, нэгүсэл, хайр гэдэг мэдрэмжийг аль хэдийнэ мартчихсан байж л дээ. Гэвч энэ бяцхан охин түүний зүрхийг дахин цохлуулж эхлэв. Тэр шөнө тэд бялуу хувааж идэнгээ үдэлтийн баяр хийсэн ч хоёулангийнхан дотор хөнгөн гуниг хуржээ. Маргааш явах ёстой гих бодол охиныг ч Досокийг ч шаналгана. Анхнаасаа тэнд байх ёсгүй байсан бяцхан барьцаа болон сэтгэлгүй өөр нэхэгч хоёрын дунд ийм нандин холбоо үүснэ гэж хэн санах билээ? Ингээд өглөө нь хагцлын цаг ирлээ. Автобусны буудлын дээр Досок өөрийнхөө пэйжрийн дугаарыг өгөөд хэрвээ ямар нэг асуудал гарвал над руу залгаарай хэмээн захив. Яг явахын өмнө хажуугийн дэлгүүрт байсан CD тоглоулагчийг хараад охинд бэлгэлэхээр гүйж очоод аваад ирлээ. Охинч баярлсандаа Досокийг чангаас чанга тэрхэд Досок өөрийнхөө зүрхийг улмал уйхан болж байгааг мэдэрнэ. Удалгүй Жионы аваг ах гих хүн ирэх ба хачиргалтай нь манай Жион түүнийг огт танихгүй байлаа. Харин Досокийг гайхахад тэрээр бид уулзалгүй их удсан болохоор л тэр хэмээн тайлбарлаад өрийг нь данс руу шилжүүлв. Ингээд Досок хүндгэн сэтгэлтэйгээ барьцааг явууллаа. Охиныг явснаас хойш Досок юунд ч төвлөрч чадгаа болжээ. Гэр нэг л хоосон, бодолд нь үргэлж өнөөх жаахан охин л эргэлтэн. Туслах Жомбен уцтаж ярихгүй юм уу хэмээн ятгахад Досок би тийм уянгийн хадалтай хүн биш гэж хигжүүн загнавч. Тэр шөнө нууцаар пэйжерлүүн чиний ялагч байна. Чи намайг санаж байна уу? Боломж гармагц залганаа гэж дууд зурус үлдээв. Тэр өдрөөс хойш өдөр бүр зурус үлдээдэг болсон ч охиноос ямар ч хариу ирсэнгүй. Ийхүү с жиг таамаг нь Досокийг зүгээр суулгасангүй. Аваг ах гих хүнийх нь утас холбогдохгүй болоход тэр шууд л хаягийг нь мөшгөж жинхэнэ үннийг олж мэдэв. Тэр аваг ах нь биш, харин өнжин хүүхдүүдийг зардаг хүний наймаачин болж таарав. Досокч тэрхүү араатны гэрт дайран орж хамаг үнэнг нь хэлүүлж чадлаа. Гэвч хамгийн амжигтай нь Жионыг зүгээр нэг айлын үйлчлэгч биш, шөнийн цэнгэний газарт худалдсан явдал байлаа. Хөөхий бяцхан охин одоо тэнд зарц мэт ажиллаж, шал угааж, бие засах газар цэвэрлэж сууна. Түүнийг худалдаж авсан бүжигчин эмэгтэйгээс Жион би хизээ сургуульд явах юм бэ гэж асуухад нөгөөх нь зэвүүн гихчинд хөхөрч чи хизээ сургуульд явахгүй. Том болоод бидний хэдгийг л хийн химээ хэлэх нь зүрх зүвсэн. Нэг орой Жион сэмхэн гарч Досокт зурус үлдээж чадав. Досок эргүүлэн залхахад охин арайхийн би өвдөж байна. Бүх зүйл маш муу байна гэж хэлээд таслаа. Гэвч бүсийн кодын алдаанаас болоод тэд хэсэг холбоо тасрав. Энэ хооронд цэнгэний газарт согтуу үйлчлүүлэгчийн шидсэн лонх Жионы нүрийг онож хацран зүсэгдэн цус асгарав. Гэтэл өнөө хэрцгий эмхтэй шархыг нэмжлэхийн оронд зүгээр л уруулын будгаараа дадлах төдий болоод ажилд нь гаргалаа. Эцэст нь Досок бүсийн кодоо санаж пэйжрээр дохио илгээхэд Жион залхав. Охин уцаар ихэр татангуйлж би аюулд орчихлоо. Надад туслаач гэж хашгирахад Досокийн нүд нулимсаар дүүрч галзуу мэтэл машин руугаа гүйлээ. Тэр шөнө Досок цэнгэний газрын хаалгыг эвдэн цонхыг нь хаглан дайрч орлоо. Шархтаж гөхөрсөн Жионыг хармагцаа шүүрэн авч ингэртэй чанга тэрв. Тэр хоёр бие биенээ дүшин үлж байхад Досокийн уур хилэн дээд цэгтээ хүрчээ. Тэр өнөөх эмхтэй рүү дайрахаар завтахад Жомбе түүнийг арайхийн тогтооно. Тэр чамд ямар үнээр ирсэн юм бэ? Хэд байсан ч би төлнө гэж Досокийг хашгирахад эмэгтэй $4,000 нэхлээ. Ийхүү Досокч эргэлцсэнгүй. Тэрээр амьдралаа залгуулдаг хамгийн хайртай машинаа зарж байж тэр мөнгийг оллоо. Тэр мөнгөөр тэрээр Жионыг эрхчлөөг биш, харин өөрийнхөө охиныг худалдаж авсан юм. Охиныг авраа зогсохгүй Досок түүний ирээдүйн төлөө бүхнээ зориулв. Иймч нүүрний сорвиг нь арилгахгүй бол насаараа сорвтой үлдэнэ гэхэд тэр дахиад л хамаг мөнгөө шавхаж $900 гарган мэс засал хийлгэлээ. Мөн Жионыг сургуульд оруулах гэтэл бичиг баримтгүйгээд хаалга мөргөв. Ингээд
Дусок нэгэн цагт барьцааж байсан охиноо албан ёсоор үрчилж авч түүний хууль ёсны аав нь боллоо. Жионч аавынхаа итгэлийг алдсангүй. Анхны шалгалтаасаа л 100 гоноо авч Дусокийн магнайг тэнэлгэв. Нэг өдөр охин та яагаад намайг одоо болтол барьцаа гэж дууддаг юм бэ? Эн чинь хүнд өгчөгдөг зүйл бидтэй гэж тонирхон асуухад Дусок зөөлөн инээмсэглээд барьцаа гэдэг нь маш хүнтэй зүйл гэсэн. Хүмүүс хамгийн нандин үн цэнтэй зүйлээр бусдад хайрлан итгэж хүлээлгэн өгдөг. Чи миний хувьд яг л тийм эрдэн шүү дээ хэмээн хариулав. Цаг хугацаа харавсан сум шиг өнгөрч бяцхан барьцаа маань аглах сургуулийн шилдэг сурагч болон өсжээ. Ээж Мёнжан нэг удаа охиноо холоос харахаар ирэхдээ Жион Дусокийг миний аав хэмээн бахархалтайгаар танилцуулж байгаа хараад нулимсаа харчин буцжээ. Охин нь хамгийн аюулгүй, хамгийн хайртай хүнийхээ дэргэд байгааг тэр ойлгож л дээ. Одоо Жион хэдийнэ их сургуулийн доктор болохоор суралцж байлаа. Гэтэл нэг өглөө Дусок Минжогийн ээжээс дуудлага ирлээ. Мёнжа хүнд өвдөж эцсийн мөчөнд ойрцсныг дуулах ба Дусокч эргэлзэнгүй. Жионыг дагуулan Хятадын альс хөдөө тосгон руу яаравчлав. Хүүхэд насны дурсамж шингэсэн тосгондоо ирэхэд Жионы сэтгэл маш их хөдөлж имэн түүнийг хармагцаа бяцхан охин минь ийм том болчихж химэн уйлан тэврэв. Ийхүү ээж охин хоёр олон жилийн дараа дахин уулзаж бие биенээ тэврээн нулимс унгаж бүх гомдол шаналлаа тайллаа. Мёнжа эцсийн мөчтөө Дусок тандан би тань насаараа өртөө өртлээ. Та миний охиныг надаас ч илүү сайн хүн болгож өсгөжээ хэмээн талархав. Түүнд одоо харамсах зүйл үлдсэнгүй. Хятад дахь тэрхүү сүүлчийн уулзалтын шөнө Жионы эмээ Дусокт нэгэн нуцыг дэлгэв. Мёнжа нас барахаас өмнө охиныхоо төрсөн эцгийг олж тэднийг уулзуулахыг хүсчихлээ. Харин Дусок үүн цочирдох ба тэр Жионы эцгийг хэдийн бурхан болсон гэж бодож байсан ч үүндээ тэр амьд болж таарав. Ийхүү Дусок би заавал олж өгнө гэж амласан ч тэр мөчөд түүний ертөнц нурж унах шиг л болов. Охин минь төрсөн эцгээ олвоод намайг үрд орхиод явах болов гэх айдас түүний зүрхийг зүсэж байлаа. Солонгост буцаж ирсний дараа Жион аавынхаа гутлыг анзаарч харав. Илэгдэж муудсан тэр гутал. Энэ эр хизээч өөртөө мөнгө зарцуулж өөрийгөө бодож байсангүй. Түүний олсон зоос бүхэн туслуулсан хөлс болгоно нь зөвхөн охиныхоо ирээдүйн төлөө байжээ. Ийхүү Жионы хоолой зангирч анхны цалингаа амгацаа аавда хамгийн чанартай цоошин гутал авч өглөө. Энэ бол түүний аавда барьж буй хайрын илэрхийлэл байлаа. Гэвч Дусок амлалтаа биелүүлж охины төрсөн эцгийг хайсаар байв. Хайх тусам тэрээр улам шаналж тэр хүнийг олж авах бүх зүйл дуусах юм шиг санагдана. Эцэст нь тэр Жионы төрсөн эцгийг оллоо. Дусок охиныг нэгэн тансаг зочид бодолд дагуулж очиод төрсөн эцэгтэй нь уулзалдав. Тэр хоёрыг хамт байхыг харагдаа Дусок юу ч хэлж чадсангүй. Зүгээр л чимээгүйхэн эргэж хараад ганцаараа гэрлүүгээ алхлаа. Гэртээ ирээд тэр шаналлаа багасгах гэж ариг хундаглан суун. Магадгүй би хизээж түүний жинхэнэ аав байх хувьгүй байсан байх. Энэ суудал өөр хүнийх байж гэж өөртөө шивнэх нь дэндүү өрөвдөлтэй. Жомбе түүнийг зэмлэж бүх амьдралаа зориулсан охиноо яагаад ингэж өөр хүнд өгчөж байгаа юм бэ гэж хашгирсан ч Дусок юу ч дуурсангүй. Учир нь энэ бол түүний хайр байсан юм. Хүлээсгүй, аминч бус зөвхөн охиныхоо сайн сайхны төлөө хайр. Охин түүнийг төрсөн эцэг шигэ харахгүй байсан ч тэр хизээд Жионыг өөрийнхөө барьцаа, өөрийнхөө ганц эрдэнэ гэж л боддог байжээ. Энэ үед түүний нүднээс нулимс цогсоо зайг уурсаж байлаа. Дусок Жионы өрөөнд орж охиныхоо үлдээсэн дурсамж бүрийг нэг нэгэнгүй ирж үзэн. Охиноо ингээд алдчихлаа гэж бодон зурхиран сутал утсан дуурахад Жион байлаа. Охин нь утсаа уйлан байж "Аава, та намайг яаж ингэж орхиод явж чадаж байгаа юм бэ?" хэмээн гаширхан тэр амьдралдаа анх удаа охиноосоо "аава" гэдэг үгийг сонссон Дусокийн дотор юу болсныг үгээр илэрхийлэх аргагүй. Жион төрсөн эцгээ биш, харин өөрийг нь хүн болгосон Дусокийг сонгосон байлаа. "Та бол миний жинхэнэ аав. Би хизээч танихгүй хүнийг эцгээ гэж хүлээж авахгүй. Ирээд намайг аваач" гэж гуйхад Дусок баярлсандаа асгартал уйлж Жионы хуучин CD тоглоулагчийг шүүрэн аваад мотоциклдоо өсрөн суулаа. Охиноо гэрт нь авчирхаар шүний харахыг зүсэн тавхиж явахдаа тэр магадгүй дэлхийд ирэх хамгийн аз жаргалтай аав байсан биз. Гэвч хувь тавилан дэндүү хатаа байлаа. Хитгэн бээрийн зайд явж байтал Дусокийн тархинд гинэт цус гаргаж хараа нь бүрлдсэн жолоодож чадхаа болов. Мотоцикл нь замаас гарч осолцсон тэр мөчөөс хойш Дусок сургаггүй алга болжээ. Жион хүлээсээр байсан ч аав нь ирсэнгүй. Тэр өдрөөс хойш бүтэн 10 жил өнгөрчээ. Жион, Жомбе хоёр бүх эмнэлэг, хотын өнцөг болон бүрийг нэг нэгэнгүй нэгтсэн ч Дусокийн ямар ч сураг гарсангүй. Эндээс үйл явдал эргээд одоо цагт ирлээ. Жионы түрэн хүлээн авсан утасны дуудлага Жомбекийг байж л дээ.
Тэр нэг эмнэлэгт Тусок нэртэй хүн байгааг олж мэдсэн ч очиход өөр хүн байх нь тэр. Ийхүү Жомбэ бүх найдвараа алдсан ч Жион бууж өгсөнгүй. Түүний зүрх аа минь амьд хэмээн шивнсээр л байлаа. Нэг өдөр зам дагуу явж байтал түүний нүдэнд нэгэн сурталчилгааны самбар туслаа. Түүн дээр би бол ялагч гэж бичсэн байх ба. Энэ бол охиныхоо Тусок төгсөн өнөө хочин байлаа. Түүний хамгийн дуртай зөвхөн тэр хоёрын л мэддэг нууц үг. Жионы толгойд нэг санаа гэлс хийж тэр тариуд цагдаагийн газар руу гүйлээ. Тусок биш, харин ялагч гэдэг нэрээр бүртгэгдсэн хүн байна уу? Хайж өгөөч гэлээ. Эцэст нь тэр хоёр сэжүүр олсоо. Ялагч гих нэрээр нэгэн ир сүүлийн 10 жилийн турш сэтгцийн эрүүл мэндийн төвд амьдарч байжээ. Жион Жомбэ хоёр тийшээ яаран очиход эмч аимшиг түннийг хэлв. 10 жилийн өмнөх тэр шөнө Тусок охиноо авахаар яарч явахдаа тархинд нь цус гаргаж ноцтой осолд орсон байжээ. Тэрээр олон жилийн турш өвчнийхөө шинж тэмдгийг үл тон зөвхөн охиныхоо төлөө зүтгэсээр ийм байдалд хүрсэн хэрэг. Эмчийн өгсөн өдрийн тэмдэглэл дээр зөвхөн ялагч барьцаа гэсэн хоёрхан үгс тасралтгүй бичигдсэн байхыг хараад Жионы зүрх зүсгдэгшил болов. Тэр өрөөнд ороход Тусок цонхны дэргэд юу ч бодлогүй хоосон харцаар алсыг ширтэн суун. Жомбэ уйлж Жион арайгийн ургаж шалгаж "Аваа, би байна. Таны барьцаа байна шүү дээ" хэмээн мэгшин хэллээ. Барьцаа гэдэг үг Тусокийн чихэнд цууратах шиг болж тэрээр аажмаар хуучин CD тоглоулагчаа гаргаж ирв. Охин аавынхаа өмнө өвдөг зүгдэн анхны цалингаараа авсан хөнөөх шин гутлыг нь өмсүүлж байхдаа оймсныхын завсар хавчулсан хадгаламжийн дэвтэр байхыг анзаарлаа. Тусок өөрийгөө халамжилж эмчлүүлэх мөнгөө харамлан байж охиныхоо ирээдүй зориулан сар бүр сохор зоос бүрийг цуглуулж байжээ. Тэр өөрийнх нь цусан төрөл биш ч гэлээ. Жионыг энэ хорвогийн хамгийн үнцэнтэй барьцаа гэж итгэсэн хിവэр байв. Хэдэн жилийн дараа Жионы хурмын өдөр ирлээ. Тэрээр аавынхаа гараас хөтлөн ёслолын танхим руу хамтдаа алхана. Энэ бол Жионы насаараа мөрөөдөж аавдаа үзүүлэхийг хүссэн хамгийн том хүндэтгэл байлаа. Танхим дүүрэн алга ташилт нийжигнэх тэр агшинд Тусокийн толгойд бүх дурсамж Гэлсгийн орж ирэхин тэр олон жилийн дараа анх удаа охин руугаа хараад Жион гэж аяархан хэлв. Түүний царайнд амар амгалан бахархал хязгааргүй их хайр тодорч. За тэгээд охиноо ханых нь гар татгуулж өгч буй эцэг хүний тэрхүү инээмсэглээр энэхүү кино маань төгсөж байна. За ингээд кино таалагдсан бол сувгтаа лайк болон subscribe дарж дэмжихээ битгий мартаарай.